Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш харамсалтай хэргийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. 2024 оны 7 дугаар сарын 12-ны оройны 10 цаг 9 минутанд Шуурхай албаны 911 утсанд нэгэн хүн дуудлага өгсөн бөгөөд хөрчин хөөсөн 3 удаа буун дуу гарсан талаар мэдээлсэн. За үүнээс 6 минутын дараа буюу 10 цаг 15 минутанд Кейт гэх эмэгтэйгээс мөн л 911 дугаарт дуудлага ирсэн ба ээжийнх нь гэрт нөхөр нь буудуулаад шархацсан тул хурдан түргэн тусламж явуулаарай хэмээн дуудлага өгсөн байдаг. За энэхүү дуудлагын дагуу түргэн тусламжийнхан болон цагдаагийн ажилтнууд дуудлага өгсөн газарт ирээд дөнгөж хаалгаар норох үед 42 настай Матью Рестлиг гэх эрэгтэй хаалганы хажуухан талд доошо харсан байдалтай шалан дээр хит хит удаа буудуулан амьсгал хураасан байдалтай олдсон. За цагдаагийн ажилтнуудыг ирэх үед хэргийн газар дээр буудуулан нас барсан Матью гэх залуугийн эхнэр болох Кейт Рестли, Кейт Матью хоёрын хоёр хүүхэд цаашлаад Кейтийн ээж Трейси болон Кейтийн ах Кевин Элис нар хамтдаа байцгааж исэн. Ингээд мэдээж мөрдөгчөд хэргийн газар дээр шинжилгээ хийн хэрэг гарах үед тэнд байсан хүмүүсээс нэг нэгээр нь мэдүүлэг авч эхэлсэн бөгөөд ер нь бол Кейтийн ах Кевин Матьюг буудан хөнөөсөн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэрээр мөрдөгчдөд хэлэхдээ Матью бол манай дүүгийн нөхөр. Нөхөрч гэжтэй тэд бараг л салаад одоогийн байдлаар тустай амьдарцгааж байгаа. Манай дүү өөрөө түүнээс салах шийдвэрийг гаргасан. Гэхдээ Матью түүний шийдвэрийг ойлгож хүлээж аваагүй. Бид бүгдээрээ гэртээ байж идэл Матью гаднаас хүчээр хаалга эвдээд гартаа хутга барьчихсан ороод ирсэн. Би түүнийг яавч сайн зүйл бодож ингэж орж ирээгүй гэдгийг нь царайнаас нь хараад л шууд мэдсэн. Тиймээс гараж руугаа гүйж ороод гар буугаа авч ирээд өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ хамгаалахын тулд түүнийг буудсан хэмээн мэдүүлэг өгсөн байдаг. За Кевиний өгсөн энэхүү мэдүүлэгтэй яг адилхан мэдүүлгийг Трейси буюу Кевиний ээж мөн мөрдөгчдөд өгсөн байдаг. Харин Матьюгийн эхнэр Кейтийн хувьд тэрээр хэрэг гарах үед дээд давхурд хүүхдүүдэд унтуулах гад байж исэн болохоор яг юу болсныг нүдээр хараагүй хэмээн мөрдөгчдөд хэлсэн байдаг. За мөрдөгчөд Кейт, Трейси, Кевин нараас мэдүүлэг авсныхаа дараа хэргийн газарт үзлэг хийж үзэхэд тэдний өгсөн мэдүүлэг нь хэргийн газар дээрээс олдсон нотлох баримтуудтай таарахгүй байгаа гэдг нь нэг нэгээрээ батлагдаж эхэлдэг. Кевин мэдүүлгийнхаа үеэр хэлэхдээ Матьюг гаднаас орж ирэхдээ хутга бариад орж ирсэн гэж хэлсэн. Тэгвэл үүнийхэн дагуу Матьюгийн цогцос олдох үедээ гартаа хутга барьсан байдалтай олдсон. Гэхдээ нэг хачиргалтай зүйл нь гэх юм бол хутга Матьюгийн баруун гаранд нь хатгаастай байсан. Гэтэл үнэндээ Матью өөрөө солгоо гартай. Солгоо гартай хүмүүс баруун гараараа хутга бариад хүн рүү дайрах бараг л боломжгүй. Дээрэс нь түүний хутгаа хатгсан гарынх нь байрлал нь хутганыхаа эрийг өөрийнхөө бугуун руу чиглүүлсэн ийм байдалтай байсан. Тэгэхээр ерөнхийдөө бол Матью хутга гаднаас барьж орж ирсэн гэхээсээ илүүтэйгээр хэн нэгэн гаранд нь хутга байруулчихсан гэвэл илүү тохирохоор ийм байдалтай харагдчихсан байгаа. За үүнээс гадна Кевин нийт 8 удаа Матью руу буудсан байсан. Түүний хамгийн эхний сум нь Матьюгийн баруун гарны бугуун хэсгийг нь оноод Матью бугуундаа маш хүнд хэмжээний шарх авсан байсан. Хэрвээ Матью гаднаас хутга барьж орж ирээд үүдэнд хутгаа бариад зогсож исэн бол бугуундаа ийхүү буудуулсныхаа дараа хутгаа атгсан хിവэрэ байж ах ямар ч боломжгүй. Ер нь бол бугуундаа буудуулсан даруйдаа хутгаа газарт алдаж унгах ёстой байсан боловч Матьюгийн цогцос олдох үедээ гаранд нь хутга нь атгаастай хിവэрэл байсан. За энд өөр нэг сэжигтэй зүйл нь юу байсан бэ гэхээр өмнө нь хэлсэнчлэн Матьюгийн цогц хаалганы ердөө хажуухан талаас олдсон байдаг. Гэтэл Кевиний хэлснээр бол Кевин Матьюг хутга бариад орж ирэхийг нь харчаад гараж руугаа гүүгээд сефи онгойлгоод дотроос нь буугаа аваад буцаад зочны өрөөндөө гүйж ирээд тэгээд дараа нь Матьюг буудсан. Гэтэл Кевин зочны өрөөнөөс гараж руугаа гүйж ороод буугаа авч ирэхэд хамгийн багадаа 30 секундээс 1 минутын хугацаа шаардагдана гэж мөрдөгчөд тооцоолсон байдаг. Тэгвэл хэрвээ үнэхээр л Матью хутга бариад тэдэн рүү дайрахаар гэрт нь орж ирсэн бол Кевинийг буугаа авч ирэхийг нь хүлээгээд
бүхэл бүтэн 1 минутын турш хаалганы дэргэд яг байсан байрандаа зогсоод байж гэн гэж бараг байхгүй. Дээрэс нь Матюгийн цогцос олдохдоо ямар байрлалтай байсныг нь харах юм бол тэрээр гэрлүү явж орсон даруйдаа шууд буудулсан мэт харагдчихсан байгаа. За цаашлаад Кевин Матью руу нийт 8 удаа гал нээсэн. Задлан шинжилгээний хариугаар Матью цээжин тус газраа 1 удаа, харин нуруундаа 2 удаа буудуулан энэхүү шархнаасаа болж амьсгал хураасан хэмээн аль бие усны дүгнэлт гарсан байдаг. Харин Кевин Трейси хоёрын өгч байгаа мэдүүлгийн дагуу бол Кевиний Матью руу буудсан нь аргагүй бие хамгаалалт байсан. Өөрсдийгөө Матюгээс хамгаалахын тулд гал нээсэн гэж яриад байгаа. Гэтэл энэ нь үнэхээр л аргагүй бие хамгаалалт байсан бол Матюгийн цээжин тус газар нь 1 удаа буудаад Матюг газарт унах үед нь нэмж нуруунд нь 2 удаа буудах ямар ч шаардлага байгаагүй. Тэгэхээр энэ нь аргагүй бие хамгаалалт гэхээс илүүтэйгээр аллах гэх юм бол илүү зохимжтой байхаар ийм үйлдэл болж таарч байгаа. За ингээд энэ бүхэн дээр үндэслэн мөрдөгчөөд Кевин Трейси хоёрыг худал мэдүүлэг өгчин хэмээн сэжиглэж эхэлсэн бөгөөд Матюг гаднаас орж ирэхдээ хутга барьж орж ирээгүй, харин түүнийг нас барсны дараа хэн нэгэн гаранд нь хутга атгуулсан хэмээн үздсэн. За Матью Ресли гэж хэмбэ. Матью Реслин Texas мужийн Хьюстон хотод 1982 оны 5 дугаар сарын 4-нд төрсөн. Маттийн хувьд тэрээр уулан даврах, загасчлах, заваар зугаалах, хэрийн аялалд гарах гээд ер нь л байгальтай холбоотой бүх зүйлд сонирхолтой, бүр ийм төрлийн зүйлс нь түүний хобби гэж хэлж болохоор ийм нэгэн. Тэрээр эхнэр Кейт болон 3 хүүхдийнхээ хамтаар Калифорниад амьдардаг. За энэхүү гэрлэлт нь Маттийн 2 дахь гэрлэлт юм байлээ. Түүний том хүн бол өмнөх эхнэрийнх нь хүү. Тэгэхээр Кейт, Матт хоёр дундаасаа 2 хүүхэдтэй гэсэн үг. За тэдний гэрлэлт эхэндээ маш сайхан, гэр бүл нь халуун дулаан уур амьсгалтай байсан боловч хосууд гэрлээд 7 жил өнгөрсөний дараанаас эхлэн тэдний гэр бүл санхүүгийн бэрхшээлүүдтэй тулгарч эхэлсэн. Энэ нь үргэлжилсээр сүүлдээ Матт, Кейт хоёр бараг өдөр болгон шахам муудалцаж эхэлсэн байдаг. Ер нь бол тэдний ойр дотны хүмүүсийн хэлж байгаагаар Матт, Кейт хоёр хоёулаа нэлийн түргэн ууртай, уурсан үедээ нэг нэгнийгаа гомдоохоор хатуу үгнүүдийг хэлцгээдэг. Ер нь л хин нь буулт хийдэггүй ийм зантай хүмүүс. За Матт, Кейт хоёрын дундах хэрүүл маргаан үл ойлголцоон үргэлжилсээр сүүлдээ Кейт Маттаас сална гэд 2024 оны 6 дугаар сард хүүхдүүдээ аваад Юта мужийн American Fork хотод байх ээж Трейсигийн гэрлөө яваад өгсөн. Харин Матт Калифорниад байх гэртээ үлдсэн байдаг. За ингээд энэ явдлаас хойш хэдэн 7 хоног өнгөрч энэ хугацаанд Матт Кейтийг хүүхдүүдээ аваад гэртээ буцаж ирэхийг ятгах би чам руу мөнгө явуулъя, чи машин түрээслээд хүүхдүүдээ аваад гэртээ хүрээд ир гэж хүртэл хэлж үдсэн байдаг. Харин Кейтийн хувьд бол Матт дээр буцаж очихыг хүсээгүй. Эсвэргээрээ Кейт хүүхдүүдээ өөр дээрээ аваад Маттаас бүр мөсөн салж амьдралаа шинээр эхлүүлмээр байгаа талаараа найзуудтай хүртэл ярьсан байдаг. За Матт, Кейт хоёрын хосын амьдрал бол нэг иймэрхүү байдалтай үргэлжилж исэн байгаа. За мөрдөгчөөд мөрдлөгийн үеэр Матт, Кейт хоёр болон Трейси, Кевин нарын утсыг мөн шалгаж үзсэн бөгөөд тэдний хоорондоо бичигдсэн зурвасуудаас маш олон зүйлс тодорхой болсон байдаг. Хамгийн анх Матт Кейтийг машин түрээслээд гэртээ буцаад хүрээд ирэ гэж хэлэхэд нь Кейт энэ тухайн ээжтэй хэлсэн. Харин ээж Трейси нь түүнийг шагаагаа гэмтээчихсэн юм шиг жүжиглээд машин барьж чадахгүй гэж Маттад хэл хэмээн ятгсан бөгөөд өөрөө бүр Кейтийн шагааг нь гэмтчихсэн юм шиг харагдуулахаар хөлийг нь боож өгсөн байдаг. Ийхүү Кейт ч гэсэн ээжийнхаа хэлсний дагуу Матт руу шагааныхаа зургийг авч явуулаад шагаагаа гэмтээсэн болохоор машин барьж чадахгүй хэмээн худал хэлсэн ба харин энэ үед нь Матт за тэгвэл би машинтаагаа явж очиод чамайг авъя гэж хэлснээр Кейт ч гэсэн үүнийг нь зөвшөөрсөн. Гэхдээ энд нэг хачирхалтай зүйл нь хэрвээ Кейт үнэхээр л Маттаас тэгжил их салмаар байсан бол яагаад зүгээр л очихгүй гэдгээ хэлчихгүй ийм худал зүйлс зохиогоод шагаагаа гэмтээсэн болж жүжиглээд зургийг нь хүртэл дараад Матт руу явуулсан бол гэдг нь бас сонин. Тэгээ ямар ч байсан Маттыг очиод авъя гэхэд нь бол зөвшөөрөөд хүрээд ирээ гэж өөрөө хэлсэн байгаа. Энэ явдлаас 2 хоногийн дараа буюу 7 дугаар сарын 11-нд нь Кейт салах өргөдлөө шүүхэд өгөх талаар хуульчтай ярилцсан юм байлээ.
тэрхүү өмгөөлөгч Кейт хоёрын дунд яг ямар харилцсан яриа болсон гэдэг нь бол тийм тодорхойгүй. Гэхдээ Кейтийн ээж рүүгээ болон найз руугаа бичсэн зурвасуудаас нь харах юм бол Кейт өмгөөлөгчтэй уулзсныхаа дараа бүр маш ихээр сэтгэлээр унчихсан ийм байдалтай байсан. Учир нь Кейтийн ярилцсан тэрхүү өмгөөлөгчийн гол хэлсэн санаа нь гэвэл хэрвээ Кейт шүүхэд салах өргөдлөө өгөх юм бол шүүхээс хүүхэд асрах эрхийг болон эд хөрөнгөө хуваах тал дээр Маттийн талд илүү ашигтай шийдвэрүүдийг гаргах ийм эрсдэлтэй байгаа гэсэн ийм санаа байсан. За ингээд 7 дугаар сарын 12-ны өглөө эрт Матт Кейт рүү орой ээжийнх нь гэрт очиод өөрийг нь бас хүүхдүүдээ аваад буцаад шууд Калифорни руу хөдлөх болохоор бүх юмаа бэлдээд бэлэн байж байгаараа хэмээн зурвас бичсэн байдаг. Матт инхүү утсан даруйдаа Кейтийг аваад буцаад хөдлөх болсон шалтгаан нь гэвэл түүний машин нь тухайн үед бас нэг эвдрэлтэй байсан юм байлээ. Тийм болохоор машин нь нэг унтар чухал буцаад асахгүй байх хэмээн Маттийн санаа зовж исэн. Энэ талаараа Матт Кейтэд тайлбарлаад болж өгвөл 15 минутын дотор юмнуудаа машинд хийгээд хүүхдүүдийг машинд суудлын дээрэн суулгаад буцаад Калифорни руу хөдлөн хэмээн хэлсэн байдаг. Харин Кейт Матт руу ээжийнхаа гэрээ хаягийг нь явуулаад бүр ээжийнхаа байшингийн зургийг нь болон Маттийг ирснийхаа дараа машинаа хаана байрлуулж болох зогсоолын зургийг нь хүртэл дараад явуулсан бөгөөд ирчгээд шууд ороод ирээрээ хаалга онгорхой байгаа шүү хэмээн хариу зурвас бичсэн байдаг. Тэгэхээр Кейт өөрөө Маттад хаалга онгорхой байгаа шууд ороод ирээрээ гэж хэлсэн хүн нь болж таарч байгаа. Ердөө Кейтийн энэхүү ганц өгүүлбэрээс нь л энэхүү алалга нь уртаас төлөвлөсөн зохион байгуулалттай гэмт хэрэг гэдэг нь бараг тодорхой харагдаж байгаа гэж хэлж болно. Гэтэл Кевин Трейси хоёр мэдүүлэхдээ Маттюг гаднаа сутга бариад гэрт нь хүчээр орж ирсэн. Тийм учраас гал нээсэн гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр нотлох баримтууд болон тэдний өгсөн мэдүүлгүүд хоорондоо огт авцалдахгүй байгаа. За ингээд Матт оройны 10 цаг 6 минутанд Кейтийн ээжийнх нь гэрийн үүдэнд ирээд машинаа зогсоол дээр нь тавьчихад өөрөө Трейсигийн гэрлүү орж явна. Трейсигийн нэгэн хурцынх нь хяналтын камерт бичигдэн үлдсэн байсан. Маттийг дотгошоо явж орсон даруйд Трейсигийн гэрээс хит хэдэн удаа буун дуу гарсан. Энэхүү буун дууг сонссон Трейсигийн хуршууд ердөө 3 минутын дараа буюу 10 цаг 9 минутанд шуурхай албаны 911 дугаарт залхан болсон явдлын талаар мэдээлсэн ба үүнээс 6 минутын дараа Кейт 911 руу өөрөө залхан дуудлага өгсөн нь энэ байсан. Хэдийгээр Трейсигийн хурчин Трейсигийн гэрээс 3 удаагийн буун дуу гарсан хэмээн дуудлага өгсөн боловч яг үнэндээ өмнө нь хэлсэнчлэн Кевин бол Маттью руу 8 удаа гал нээсэн байсан. За цаашлаад Кейтийн утсыг цагтаанаар шалгаж явах үеэр утсан дээрээс нь Кейт хэрэг гарахаас 2 сарын өмнө буюу 2024 оны 5 сард нэгэн найз руугаа би өнөөдөр Маттийг алчхаж магадгүй шүү хэмээн бичсэн зурвас нь мөн олдсон байдаг. Гэхдээ үүнийг яг хөдлөшгүй нотлох баримт болгоход хэцүү. Нэгдүгээрт энэ нь хэрэг гарахаас нэлээд хэдэн сарын өмнө бичсэн зурвас байсан ба цаашлаад Кейт нэг их зүйл бодлохгүйгээр Матттай муудалцсан байх үедээ тухайн үеийн сэтгэл хөдлөлтөд автаад иймэрхүү зүйлс найз руугаа бичсэн байх боломжтой. Гэтэл Кейтийн ээж Трейсигийн утсан дээрээс Трейсигийн мөн л хэрэг гарахаас 2 сарын өмнө буюу 5 сард Google дээр хийсэн хайлтууд нь мөн олдсон байдаг. Тэрхүү хайлтууд дээр Трейси Ютагийн буутай холбоотой хууль, гаднаас зөвшөөрлгүй нэвтэрч орж ирсэн хүнийг буудвал юу болох вэ? Ютад хэрхэн хувьдаа буу худалдаж авах вэ? Хэрхэн Юта руу хаягаа шилжүүлэх вэ? Хэрвээ эхнэр нь Ютад, нөхөр нь Калифорниад амьдардаг бол хэрхэн салах өргөдлөө өгөх вэ? Яаж хүүхдийн паспортыг хурдан гаргаж авах вэ? Хэрхэн хүүхдээ аавынхын зөвшөөрлгүй хэлээр авч гарах вэ? Ямар нэг асуудал үүсдэг үү гэх мэт иймэрхүү зүйлсийг Google-аас хайж мэдээлэл олохоор оролцсон байсан. Энэ дээрээс бол Трейси Кейтийг Маттаас салахт нь болон хүүхдүүдээ аваад өөр улс руу явж амьдрахт нь туслахаар оролцож исэн нь харагдаж байгаа. Цаашлаад Юта мужийн буутай холбоотой хуулийн заалтуудын талаар хайж үзсэн нь бол бүр 5 сард хүртэл тэд Маттийг хүнөөхөөр айл хэдийн төлөвлөчихсөн явж байсан гэдг нь харагдаж байгаа. За Трейсигийн Google-ээс хайсан өөр нэг зүйл нь юу байсан бэ гэхээр Dan Markle-ийн аллагын тухай мэдээллүүд байсан.
Dan Markle-ийн амь насаа алдсан энэхүү хэрэг дээр бол эхнэр нь болон эхнэрийнх нь гэр бүлийнхэн за тэр тусмаа ээж нь нэлээд ихээр оролцож бүгдээрээ нийлж агаад хөлсний халуурчин хөлслөөд Dan Markle-ийн амь насанд хүрсэн гэх ийм хэрэг байдаг. За би буруу санаагүй бол өөр ганц хоёр сувгууд дээр бас энэ эрхийн талаар ярьсан байсан санагдаж байна. Энэ эрэгтэй холбогдуулан Tracy Google-с Markle-ийг нас барахад хүүхдүүд нь хэдэн настай байсан бэ? Эхнэрийнх нь 2 дугаар шатны шүүх урал хизээ болсон бэ? Шүүхээс ямар шийдвэр гаргасан бэ? Дона хэрхэн баривчлагдсан бэ? За Дона гэдэг нь нөгөө хэрэгт холбоотой эхнэрийнх нь ээж юм бэлээ. Доногийн онгоцны буудал дээрээс баригдаж байгаа бичлэг гэх мэт ийм зүйлсийг Tracy Google-с хайж үзсэн байсан. За цаашлаад мөрдөгчдийн өөр нэг олж илрүүлсэн зүйл нь гэвэл Tracy, Kate, Kevin гуруулаа хэрэг гарсан өдөр Apple-ийн AirTag ашиглаад Matt-ийн байршлыг нь хянаад байж исэн байгаа. Kate бүр ах Kevin рүүгээ Matt-ийн байршлыг нь ойр ойрхон шалгаж байгаарай гэж хүртэл зурвас бичсэн байсан. Мэдээж тэд инхүү AirTag ашиглан Matt-ийн байршлыг нь тогтоож байгаа юм чин тэрхүү байршил тогтоогчоо хаана нэг газар машинд нь суулгасан байх боломжтой. Ингээд мөрдөгчөөд Matt-ийн машиныг нь нэгжиж үзээд зорчигчийн талын суудлын урд байх бичиг баримтууд болон баахан цааснууд хийчихсэн хайрцагын дотроос бүр доод хэсгээс нь нөгөө AirTag-ыг нь олж авсан байдаг. Тэгэхээр үүнийг бол Kate тэнд хийсэн гэдг нь ойлгомжтой. Matt-ийн хувьд бол тэрхүү хайрцагын доторх бүх зүйлээ гаргаж ирээд нэг нэгэнгүү шалгахгүй бол олохооргүй ийм газарт байрлуулчихсан байсан. Гэхдээ ер нь тэр AirTag-ыг Matt олсон ч гэсэн хүүхдүүд нь зүгээр тоглож байгаа тийшээ хийцэн ч юм уу эсвэл эхнэр нь санамсаргүй тэнд орхицсон ч юм уу. Ер нь л хэр баргийн хүн нэг сүртэй хүлээж авахгүй байсан байх. Яаж ер нь өөрийг нь хөнөөхийн тулд эртнээс ийм юм бэлдээд байж ин гэж энгийн хүний санаанд орох вдэ. За үүнээс гадна Matt-ийг нас барсны ердөө дараагийн өдөр нь Kate-ийн хоёр найз нь түүн рүү залхаад нөхрийнх нь өхөөлд харамсаж байгаагаа илэрхийлсэн байлээ. Тэгсэн хараа хариуд нь Kate зүгээр штэ бүх зүйл зүгээр санаа зовох зүйл байхгүй. Харин та хоёрыг хүрээд ирвэл би Matt-ийн хаана нас барсан бүр цусныхын толб хүртэл одоо энд байна. Та хоёрт үзүүлэх хэмээн хэлсэн байдаг. За энэ үед бол Kate-ийн найзууд нь гэрт нь очихоос татгалцсан. Харин Kate тэдэнд видео кол хийж Matt-ийн хаана ямар байдалтай нас барсан, цус нь яаж урссан гэх мэт зүйлсийг үзүүлж болсон бүх явдлыг нэг нэгэнгүү ярьж өгсөн байгаа. Гэтэл яг энэ өдрийнхөө үдээс хойш нь Kate хоёр найзынхаа нэгэн рүү залхаад болцоонд гарах гэж байгаа талаараа хэлсэн ба өөрт нь даашинзаа сонгоход нь туслаач гэж хүртэл асуусан. Тэгэхээр Kate-ийг инхүү болцоонд гарах гээд бэлтэж авах үед өмнөх өдөр нь бол нөхөр нас бараад ээж ах хоёр нь баривчлагдаад цагдаагийн газарт очичихсан байцаагдчихсэн үе. Яг ийм үед болцоонд гарах гээд даашин сонгоод байж ах нь яг хэр ухамсартай үйлдэл вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Гэхдээ үүнээс хэд хоногийн дараа мөрдөгчөөд Kate-ийн утсыг нь шалгаж үзснийхаа дараа Kate-ийг ч мөн баривчлан хорсон. Одоогийн байдлаар Kate, Tracy, Kevin 3 нэгдүгээр зэргийн хүн амны гэмт хэргийн сэжигтнээр татагдан шүүх хурлаа хүлээн шоронд хоригдож байгаа. Тэдний шүүх хурал яг хизээ эхлэх талаар тов нь хараахан гараагүй байгаа юм байлээ. Гэхдээ ер нь бол мөрдөгчдийн үзэж байгаагаар тэд хангалттай нотлох баримтуудыг цуглуулж чадсан. Эдгээр 3 этгээдүүд нь хөнгөн ял аваад аль эсвэл бүр ял авахгүйгээр мултрах ямар ч боломжгүй хэмээн үзэж байгаа юм байна. За та бүхэн маань бас энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгт үлдээж бусдаагаа мөн хуваалцаарай. Өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулсан бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараа 7 хоногийн мегмар гарагт шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.